Эрдэнтийн жишгийг ярьлаа. Эрдэнэт ч гэсэндээ анх батлагдсан нөөц нь 4 сая байж байгаад сүүлд нь хайгуулын ажил хийгдээд 8 сая болоод балансын бус нөөцгээ тухайн үеийн одоо социализмын үеийн стандартаар баталсан нөөцүүд байдаг шүү дээ, тий. Тэгээд өсдгөл дээ. Яг тэрнтэй адилхан. Тэгэхээр одоо энэ 45 сая тонны хугацаанд 45 сая тонн дотор юу болох вэ гэхээр үн өснө. Дээрэс нь технологийн шинжилэл гараад одоо зардал багасна. Дээрэс нь одоо юу гэдэг чинь байгууллага нь өөрөө илүү үр ашигтай болдог болж чадна. Энэ бүх нөхцөл энэ үлдэж байгаа 14 сая тонноос тодорхой нөхцөлд ашигтай нөхцлөөсөө эргээд яг үр ашигтай нөөцлөг ороод өссөн шүү дээ. Та бол өөрөө одоо биологийн чиглэлийн уулуурхайн чиглэлийн хүн бол энийг бол мэдхээс илүү мэдж байгаа байх гэж байгаа л та. Тэгэхээр энэ бол өснөө. Тэгээд Эрдэнтийн хувьд бол ерөөсөө яг одоо жишээл анх батлагдж ирсэн нөөц нь 4 сая байсан, сүүлд нь 8 сая болсон. Одоо тий мэдж байгаа шүү дээ. Хайгуул бүгд нь хийгээл явж байгаа л хайгуул хийгээл явж байгаа л тэгэл мөн өсөөл Эрдэнтийн хувьд үр ашиг зардал нь багасаал ингээл яваад ирэхлээр нөөц нь өсөөл 8 сая болсон шүү дээ. Яг тэрүүнтэй адилхан үйл явж байгаа юм байна. Хоёр дахь асуултыг бол бас хэлхэн зүйтэй баха. Энэ дээр юу гэж ярьж байгаа гэхээр ер нь бол оюу толгой гэрээний асуудлыг бид нэр улсын их хурлаар 8 сард одоо эцсийн байдлаар батлуулахдаа бол 57 дугаар тогтоолын биелэлд энэ байна. Хуулийн дагуу бид нар ийм залтуудыг оруулж ирлээ. Хуулийг бид нар сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ байгууллагадах гэрээ сайжруулсан тэр залттай нийцэх ёстой гэж үзэж байгаа. 3-4 хуулийн төслийг бид нар ороод танилцуулсан. Босод бүх зүйл бол яг өнөөгийн байгаа хуулийн дагуу байгаа шүү гэд одоо 57 тогтоолын танилцуулгыг өгсөн, гэрээнийхээ одоо гэрээгээ бол одоо бүтнээ эрнэ өгсөн, хавсралт байгаа хувь нөлөөгчийн гэрээгээ өгсөн, бүх эдийн засгийн материалаа өгсөн, тооцоо өгсөн. Тэгэхээр улсын их хурлын гишүүд яг би бол зүгээр одоо нэг дежавю гэж үгээд шүү дээ, Франц хэл дээр, англи хэл дээр дежавю нэг гид зэрэг гисэн чинь 5 жилийн өмнө болж ирсэн яг нөгөө юм эргээд ингээд амьдраад байгаа юм шиг. Яг тийм юмд бол одоо 8 сар 2009 оны 8 сард энэ маргаан бид нар их хурл дээр явсан тийм. Яг энэ байдлаар явсан. Тэгээд улсын их хурлын гишүүд сүүлдээ бол саналаа өгтөө. За энэ 3 хууль, энэ 4 хуулинд бол нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Бусад зүйл нь бол хуулинд нийцэж байгаа юм байна гэд тэр 3 хуулинд нэмэлт өөрчлөлтийн дараа тэгээд бид нар гэрээгээ байгуулсан. Бусдаар бол 57 дугаар хууль нь бол 57 дугаар хуулийн 57 дугаар одоо тогтоолын дагуу гэрээ хууль нь нийцэж байна. Энэ 4 хуулийг бид нар сайжруулах шаардлагатай гэж үзээд энүүнд одоо нийцүүлээд гэрээгээ оруулж ирж байна гэсэн ийм залт орсон. Эцсийн зүйлийг хэлээ. Ууштай цаг бас байгааг ойлгож. Эцсийн зүйлийг нэг хэлэх зүйтэй. Сая Батэрдэн гишүүн бол сая 10 нэр бүхий 11 гишүүний хувьд бол гэрээнд одоо анхаарах зүйл байна гэдгийг бол хэлсэн гэсэн албан тоотой явуулсан гэдгийг хэллээ. Зөв тэрэн дотор бол саяны энэ ярьж ирсэн энэ олон асуудлаас бол яг техник эдийн засгийн үндэслэгтэй тэр одоо 44% бүртгээд босцыг хайлаа 44% нь хайлаа гэсэн тийм үг гэсэн. Би сая дахиад хэлье. Нөөцийг бол 100% бүртгэсэн. Түүнээс бол 70 орчим хувь нь бол шууд үр ашигтай нөөц тэрэн дээр үндэс техник эдийн засгийн үндэслэг гэсэн. Босд нь бол тодорхой нөхцөлд үр ашигтай нөөцөд тэр нь би сая хэллээ те. Одоо шилж нэ. Хоёр босго үн чинь 4-4 байгаа тий. Тий. Тэгэхдээ би танд хэлье. Тэр үйл ажиллагааны зардал нь бас тодорхой хэмжээгээр сая буураад тэр нөөц нь бол өсөж штэ. Босго үн чинь одоо өнөөдөр баталж явах өдөр 7000 хэдэн болчихлоо шүү. Тэгэхээр бүх нөөц чинь тооцогдох хэрэгтэй шүү. Дуусгах болох шүү. 30 жилээр явж байгаа шүү. Тэгээд би зүгээр хэлье. Техник эдийн засгийн үндэслэлийн нөгөө нэг 44% нөөц ашигласан. Нөөц нь бол одоо хаягдсан гэсэн нь бол 70 орчим одоо хувийг нь баталсан. Үлдсэн нь бол тодорхой нөхцөл рүү ашигтай нөөц байгаа. Нөгөөтэйгөр сая одоо 50%-тай холбоотой 57 дугаар тогтоолтой холбоотой зүйлүүдийг бид нэр энд ярьлаа. Зүгээр одоо бол зүгээр зөвшөөрөл бид нар одоо би энэний цаг дуусчих шиг байна. Тэр нэр бүхий 11 гишүүний өгсөн бас анхааруулгын талаар ярмаар юм шиг байна. Яг бол нийгэмд хамгийн ихтэй анхаарал татж байгаа асуудлуудын нэг байна шүү дээ. Тэрний талаар бас тодорхой асуултууд өгч зүгээр юм шиг байна тийм. Гэрээ одоо энэ гэрээ хийгдэх ёстой юу, энэ төслийг хэрэгжих ёстой юу, эргэлтэнд оруулах ёстой юу гэдэг дээр бүгд санал нэг байна. Хэрэгжих ёстой. Хамгийн гол нь бидний хэлээд байгаа нь энэ дараагийн том төслүүдэд зөв зам гаргаж өгч гэдэг байгаа байхгүй юу? Тэрнээс биш одоо ингээд шийдвэр гаргах төвшний хэдэн нөхдүүдийн лоббичих юм бол Монголд бол ашигтай гэрээ хийж болно гэдэг сигнал явчих юм бол цаашдын гэрээ чинь яг энэ хаалгаар л яваад. Тийм учраас гишүүд бол энийг эхнээс нь бас нэлээд нухацтай яриа 57 дугаар тогтоол гэдэг юм бас яриад байгаа маа. За зухаалбал жишээлбэл та бүхэн бодолтой. Юу 2009 оны 10 сарын 6-нд
та 3 гараж зурцсан гэж. Гэтэл өөртөө сая хэллээ шүү дээ. 2010 оны 3 сарын 30-нд бид нэр техник эдийн засгийн үндэслэлээ батллаа гэдэг. Энэ чинь уг нь техник эдийн засгийн үндэслэл бүх юм чинь тодорхой сайхан болоод за одоо яс тас 2 дахь тохирлоо тэг гэрээ байгуулгаж явах ийм л ёстой шүү дээ. Тэрнээс ч одоо ингээд дээр үеих шиг ингээд ханчуу дотроо ингэж ягаад за боллоо гэж явдаг тийм 8 эн чинь биш юм аа гэж. За 3 ч юу гэж нэхэр арт түмэн юу гэж хэлээд байгаа гэхээр энэ болвол 50-аас дээш шоу байх ёстой гэж. Энэ өөрөө нэг үндсэн хуулийн 6 дугаар залттай холбоотой. Яг газрын хэвлийн баялаг бол арт түмний өмч. Тэгээд их хурл 57 дугаар тогтоолоор ямар чиглэл өгсөн гэхээр энэ компани мэдээж хэрэг одоо хайж олсон. Ашигоо олсны дараа нь арт түмний тэр одоо энэ өмчөө эзэмших эрхийг олгоо. Төрөөр төрш арт түмэн гэдэг. Тийм учраас энэ 2017 оноос хойш бол төр 51% эзэмшээд яваа гэдэг чиглэлийг өгсөн. Гэтэл одоогийн та бүгдийн баталчаад байгаагаар чинь одоо ингээд нэмэхэр чинь 40%. Тэгэхээр өнөөдөр төрсөн хүүхдийг бид нэр 7 настай байхад нь 50% болгоорой гэж яхад та бүгдийн хийшин гэрээгээр одоо 30 настай болж яхад магадгүй бид нар байхгүй болцсон байж яхад энэ 50% тухай асуудал эргэдэг чинь. Тэгэхээр энэ бол хүний амьдралын хугацаанд чиглэе гэсэн их хугацаа. Ард түмэн хэлээд байгаа шин тэр шүү дээ. Алдаагаа та нар яагаад хойшин тавьж засах гэдэг юм бэ? 7 жилийн дараа засч 10 жилийн дараа яагаад засч болохгүй юм бэ гэдэг асуудал. 30 жил гэдэг чинь бол дэндүү их хугацаа болчиход байна гэж. Тэгэхээр ингээд 50% бид нар алдцснаар ямар нөхцөл байдал үүсгэх. Компани удирдлагыг л алдсан шүү дээ. Хяналт эрх мэдлээ бүгдийг нь алдсан. Тэр бүх хүмүүс гадаад худалдаан дээр ашиг хийх болцоог олгоно, хэд хэдэн шат амжилтгаар худалдаа хийж болно. Манад татвар төлөх санхүүгийн баримтчиг нь арай бага үнэтэй байж болно. Өөр нэг асуудал бол жишээлбэл зардалтай шигээ гэж байна. Жишээлбэл та бүхэн сая яриад байна л да. Ингээ оруулж ирсэн юмыг бид нар сайн ажиллаж байгаад ингээ сайжруулсан, хөрөнгө оруулалт хэд байсныг болгосон, одоо нөөцийг ингэж нэмэгдүүлсэн ингээ. Тэгэхээр энэ дээр би нэгэн юм дэргэлж байгаа. Гэхдээ энэ нөхдүүд тийм сайн хөрөнгө оруулагч, ёс суртахуунтай юм бол эхнээс нь юуроос яагаад сайн юм оруулж ирч юм. Тэ ингээ та бүгд засаж сайжруулад байдаг. Тэгэхээр эн чинь өөрөө бас эргэлзээ төрүүлээд байна гэж. Хамгийн эцэст би нэг юм дээр бас жоохон болгоомжлоод байгаа юм бол өнөөдөр өчигдөр баяр цогцоод телевизээр хариулж байхдаа жоохон худлаа хариулчих юм л дээ. Тийм учраас би нэг залруулах зүйтэй гэж боддог. Өнөөдөр та бүгдийн техник эдийн засгийн үндэслэлээр гаргасан үн дээр бол Монголын тэр 66% авна гэдэг чинь бол үндсэндээ 36 миллиард доллар авна гэж тавьсан байна. 36 миллиард доллар та бүхэн 65 жилдээ хуваа. 558 сая долларыг жилд авах нэ гэсэн үг. Та бол өчигдөр 700 гэж худлаа хэлчихлээ шүү дээ. Тэгэхээр ерөөсө хариуцлагатай хэрэггүй. За 500 одоо төгрөгөөр ярьсан хүний 58 сая доллар. Тийм биш. За гэтэл Эрдэнэт 2007-2008 онд 2007 онд 571 сая доллар өгчээ. За 2008 онд 514 сая доллар өгчээ. Энэ орд чинь өөрөө энэс 7 дахин том орд шүү дээ. Гэтэл эн чи яхаар одоо тэгээд Эрдэнэтийн хэмжээний жилийн ашиг өгöd яваад байх юм. Энэ бүх байдал ч өөрөө ард түмэнд нийгэмд эргэлзээ төрүүлээд байгаа байхгүй юу? За би юу ч. За процессын талаар нь бол эхлээд хэлэхгүй бол хүмүүс ойлгохгүй байх шүү. Гişүүд ч ойлгохгүй байх шүү. Би тийм учраас ярив гэж. Энэ 57 дугаар тогтоолыг улсын их хурл нэг удаа хилцээд оруулж исэн бүх гэрээг хилцээд тогтоол гаргаж өгсөн. Улс засгийн газар хийхдээ энэ тогтоолуудын дотор энэ дөрвөн заалтанд одоо барин багтааж энэ гэрээг оруулж ирээ гэдэг. Энийний дараа 8 сарын 18-нд засгийн газрын ажлын хэсэг улсын их хурлд танилцуулга хийсэн. Энэ танилцуулгыг би одоо ингээд бас телевизэд харуулах хэрэгтэй гэж бодож байна. Би энэ бүтэн том танилцуулга бол бүх улсын их хурлын гишүүдэд танилцуулж өгсөн. Энэ дотор бол нэгдүгээрт техник эдийн засгийн үзлүүд бүгд рүү харьцуулсан судалгаа ямар ахис дэвшил гарав. Дараа нь эдийн засгийн тооцоог 2 үнээр 70 жилээр хийсэн. За дараа нь Эрдэнэтийг харьцуулсан. Энэ судалгаа өгсөн. Дараа нь өөрчлөгдөж байгаа хуулиудынхаа жагсаалтыг оруулж ирсэн. Дараа нь бол дотоод өч шууд ус нөлөөлийн талаар судалгаа оруулж ирсэн. За дараа нь гишүүн болгонд одоо дахиад хэлье. Яг энэ бүх материал ирсэн. 57 дугаар тогтоолын биелэлт 7 сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолын биелэлт яаж биелсэн бэ гэдгийг бүх улсын их хурлын гишүүд 8 сарын 18-нд өгсөн.